За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн хичээлээр бол reinforcement learning-ийн 1-р хэсгийг хүрнэ. За миний бие бол Java сайхан багтай оргил. За компьютер ухааны салбарт ахлах багшийн ажилладаг. За судалгааны чиглэл маань бол машин сургалт, хиймэл оюун ухаан, зургийн боловсролт болон олон агент. За граф болон гүн сургалт гэсэн чиглэлүүдээр судалгааны ажлууд хийгдэг байгаа. За өнөөдрийн хичээлийн зорилго хөтөлбөр бол дараах байдалтай байх нь зорилго. За хүчилсэн сургалт, гүн зэрэглэсэн хүчилсэн сургалт, за харьцуулалт, жишээ, хүчилсэн сургалтын төрлүүд болно гэх гэсэн дараалтайгаа явна. За reinforcement learning буюу хүчилсэн сургалт нь бол дараах ойлголтуудыг багтаадаг ба энд бол шагнал, төлөв байдал, үйлдэл гэх мэт зүйлс орох бөгөөд түүний нэг төрлүүд болох сургалтын аргууд бол Q learning, policy gradient зэрэг алгоритмуудын зарчим байдаг. За энгийн жишээнүүд дээр reinforcement learning хэрэгжүүлж чаддаг болох зорилготой. За дараа нь бол бус бодит асуудал бол reinforcement learning-ийг хэрэглэх, ашиглах боломжийг ойлгох болно. За оюутнууд өөрсдөө энгийн reinforcement learning агентуудыг бүтээж чаддаг болох зорилготой байгаа. За агент гэдэг нь болохоор орчноос сурч оновчтой шийдвэр гаргах чадвартай болоход гол зорилго нь оршдог бөгөөд за оновчтой шийдвэр гаргахын тулд урт хугацааны нийт шагналын буюу total reward-ыг хамгийн их болгохыг зорддог байх нэ. За урт хугацааны орчноос туршлага хоригдлуулан түүн дээрээ үндэслэн үйлдлийн бодлого буюу policy-г сайжруулдаг арга байх нэ. За ингээд deep learning буюу deep reinforcement learning гэдэг маань болохоор биднээсийн оролтонд зураг ч юм уу их хэмжээний өгөгдөл орж ирнэ гэсэн үг байна. Энэ зураг гэдэг маань болохоор нэлээд том буюу жишээ нь HD зураг гэх юм бол 1920-ыг харьцах 1080 хэмжээтэй байдаг байна. Түүнийг шууд action руу буюу биднээс ботдоо ямар гаралт гарах юм бэ гэдэг акшныг сонгож авахд бол хүндрэлтэй байдаг. Тийм учраас биднээс түүний зургийн хэмжээг нь гүн сургалтын арга ашиглаж буулгаад за тэрнийхээ дараа гаралтанда акшнуудыг ямар үйлдэлүүд хийх вэ гэдгийг гаргаж авдаг байна. За ингээд энд болохоор аалзыг хөдөлгөж байгаа Unity систем дээр аалзыг явуул сургаж байгаа жишээ энд харагдаж байна. За шийдвэр гаргах дэс дараасан асуудлуудыг шийдэж сурах нь хамгийн гол асуудал байдаг. За тэгвэл яаж сурах вэ гэдэг нь болохоор биднээс зөв үйлдэл хийх юм бол түн дээр шагнал өгөж алдаа гаргах юм бол түн дээр шийдэх гэсэн зарчмаар ажилладаг байна. За гүн гэдэг маань болохоор түрүүний хэлсэнчлэн биднээс reinforcement learning дээр нейрон сүлжээг нэмсэнтэй ажиллагаа ингэж үздэг. За ингээд сургалтын хэлбэрүүд бол өмнөх бүлгүүдээр бол үздсэн байгаа. За supervised learning, semi-supervised learning, unsupervised learning, reinforcement learning гэсэн зүйлс байдаг байна. За ингээд үзэх юм бол энэ бүгдийг бол бүгд алдагдлын функцтэй буюу түүнийг ямар нэгэн модель буюу сургалт хийх бол тэнд алдааны функц заавал байдгаа гэсэн үг байна. За unsupervised learning ч гэсэн reinforcement learning ч гэсэн ямар нэгэн алдааны функцээр биднээс модель буюу загвараа оновчилж алдааг засдаг гэсэн үг байна. За тэгвэл тэр маань болохоор сайн тал руу хийвэх үү, муу тал руу хийвэх үү гэдгийг биднээс reward функцээр бол биднээс тодорхойлж өгдөг байна. За хэн нэг нь юу сайн, юу муу болохыг хэлэх ёстой гэсэн үндсэл дээр гарч ирдэг байна. За ингээд үзэх юм бол оролт, за тэгээд нейрон сүлжээ, гаралт. За гаралтан дээр биднээс ийм гаралт гарах байсан. Тэгвэл ийм оноо авах байсан гэдгээс нь хамааруулаад сайн уу муу юу гэдгээс нь хамааруулаад биднээс reinforcement learning-ийн хяналтаа хийж байна гэсэн санааг хэлж байна. За ингээд үзэх юм бол supervised learning гэдэг маань болохоор биднээс жишээ өгөөд за тэр жишээн дээр суралцдаг байна. За дараа нь болохоор reinforcement learning нь болохоор туршлага дээр суралцдаг буюу хүнтэй ижлэхэн зарчмаар суралцна гэсэн санаа. За ингээд үзэх юм бол хүүхэд бол явж байгаад унах юм бол өвдөлт мэдрэн тэгснээр бол биднээс шийтгэл авч гинэ гэж үзэж болно гэсэн санаа. За нөгөө талаас хүүхэд яваа сурчих юм бол тэр маань эцэг их болон аав ээж нь бол урамшуулна, баярлна тэгснээр бол шагнал авч гинэ гэж үзэж болно гэсэн үг байна. Буюу биднээс бүтлгүүтэл болон амжилт гэсэн хоёр зүйл дээр үндэслэнэ гэсэн үг. За ингээд үзэх юм бол хүний тархитанд бол хүүхэд одоо явлаа гэх юм бол дараах байдалтай их төвчлүүд үүсдэг гэд үзэж болно гэсэн үг байна. За иймэрхүү жишээний
эт хүчлүүд биднүүсийн тархин дотор суралцах явцад гарч ирдэг байна. За ингээ хүн туршилт алдаа маш цөөхөн жишээг харж суралцдагаараа илүү давуу талтай байдаг. За тэр нь болохоор биднээс одоогор бол хэрхэн гэдэг нь судлагдсаар л байгаа байна. За боломжит хувилбарууд дээр бол хардвер буюу хүн бол 230 саяын жилийн хөгжлийн явцад явах гэдэг хөдөлгөөнийг бол тархиндаа суулгаад авцсан гэж үзэж болно гэсэн. За imitation learning буюу бусад хүмүүсийн алхаж байгааг ажиглаж харснаар ерөнхийдөө суралцах боломжтой буюу аав ээжийнхэн алхааг дөөрөх гэх мэтчлэн зүйлс бас байдаг гэсэн. За алгоритм дээр бол буцах тархалт буюу ба stochastic gradient-аас илүү сайн үр дүнгуудыг ашиглах гэсэн санаанууд байна. За ингээд reinforcement learning-ийг аваад үзэх юм бол биднээс дараах байдалтай буюу агент гэдэг маань бол орчноос мэдрэгчүүдээр мэдээлэл хүлээж аваад үйлдэлийг буцаагаад орчинд өгнө гэсэн байна. За тэгвэл үйлдэл нь болохоор юу болох вэ гэхээр үйлчлэгч буюу гар хөлөөр биднүүсийн удирдлагаар биднүүсийн одоо явах гэдэг хөдөлгөөн маань гарч ирнэ гэсэн байна. За ингээд үзэх юм бол орчин байлаа гэж үзэх юм бол орчин дээр мэдрэгч байх нь. За мэдрэгчийн мэдээлэл орж ирэх нь. За тэндээс feature буюу онцлог шинжүүдийг нь ялгах нь. За тэндээс онцлог шинжүүдээс хэрэгтэй шинжүүдэд ялгаж аваад төлөөллийг ойлгох нь. За ингээд төлөөллөөс биднээс машин сургалт хийгээд мэдлэг гэсэн зүйлийг хоригдлуулж аваад учир шалтгааныг гаргаад за тэгээд төлөвлөлт, үйлдэл, үйлчлэгч гэсэн зарчмаар хүний тархи ажилладаг байна. За ингээд reinforcement learning ч гэсэн ерөөхдөө бол иймэрхүү зарчмаар ажилладаг гэсэн үг. За ингээд нээлттэй асуудал байгаад байгаа. Тэр нь болохоор what can be learned from data буюу өгөгдлөөс юу сурах боломжтой юм бэ? Юу сурч чадах юм бэ гэдэг асуудал одоо хэрн явагдаж байгаа байна. За ингээд орчин мэдрэгч гэдэг зүйлийг авч үзцгээе. Today in Drive Labs, we're talking about our LiDAR-Net deep neural network, an end-to-end DNN that uses only LiDAR data to semantically understand the entire scene around the car and compute 3D bounding boxes around objects on the scene. LiDAR can help a self-driving car construct a detailed 3D picture of what's around it. And in this clip, we see the first stage of our multi-view LiDAR-Net DNN. The top panel shows the input LiDAR scan data, while the middle panel shows this LiDAR data segmented into both dynamic object classes, such as cars, pedestrians, and bicyclists, as well as static elements. За энэ дээр болохоор юу болж байгаа гэхээр саяны бичлэгэн дээр Today in Drive Labs we're and poles. За энэ бичлэг дээр бол лидарын мэдээлэл маань болохоор нэлээд том буюу биднээс зайг зааж өгч байгаа. Лидар маань болохоор энэ объект энэ надаас хэр хол байна гэдгийг point cloud-аар зааж өгнө гэсэн. За тэнгууд яг гэхээр мэдрэгчээс мэдээлэл маань ороод ирлээ. Мэдрэгчийн мэдээлэл бол биднээс дараах байдалтай харагдчихна гэсэн. За feature ялгах гэдэг маань болохоор энэ зурган дээр бол энэ машин байна, энэ мод байна гэдгийг ялгаж авахыг хэлж байгаа юм. За тэрийг бол машин энэ хэсэгт байна гэдгийг ялгаад авсан бол түүнийг төлөөлөл болгоод энэ бол машин юм а гэдгийг тодорхой 1024 байтаар ч юм уу тодорхойлж өгөхийг хэлж байгаа юм. За ингээд гүн сургалт гэдэг маань болохоор feature ялгах болон төлөөлөл сургах гэдэг зарчим дээр явагддаг байна. За ингээд та хэд бол өмнөх энэ зургуудыг бол харсан баха гэж бодож байна. За сургалтын төрлүүд бол дараах байдалтай буюу deep learning дээр бол one to one буюу нэг оролт ороод нэг гаралт гаргахыг one to one буюу vanilla гэж нэрлэж байгаа хэрнээ нэг оролт ороод олон гаралт буюу олон decision-ыг цаг хугацааны туршид гаргаж болдог байна. За эсвэл бол хугацааны мууж нь олон гэхдээ нэг шийдвэр гаргаж бас болох нь байна. Мөн хугацааны хувьд олон оролт ороод мөн олон decision-уудыг гаргаж болно гэсэн. За эдгээр нь бол өөр өөр ингэсэн хэрэглээтэй байдаг байна. За ингээд үзэх юм бол за image recognition task байлаа гэж бодъё. Тэрэн дээр audio recognition task байлаа гэж бодъё. Тэгвэл галуу байна. Тэрэн дээр биднээс нэг шинэ зүйлийг нээж харцгаая гэсэн. За энэ бичлэгээр бол галуу нэг бол авсан. Ван нэг болсон байна. За тэрэн дээр одоо яах вэ?
дахиад сэлж байгаа хараад сэлж гарна гэсэн санаа. За мэдээж хардверийн хувьд бол дахиад нэг хөл бол нийлсэн сэлвэр маягийн зүйл байхгүй. Сарвалтай ханаа галуу бол сэлвэр маягийн үлдээ байна. Зайны хэлээр галуу бол арай цөөхөн сэлвэрт гэсэн хөлөөрөө дахиад бол арай хурдан гэхдээ усан сэлж сурна гэсэн. За энэ дахиад бол ерөнхийдөө бол галуунуудтай хамт өссөн учраас галуунуудыг хийх ёстой үйлдэлийг хийх ёстой гэдээ ойлгоод суралцаж сэлж сурж байна гэсэн санаа. За энийг бол биднес төлөөлөл суралцах гэж нэрлэдэг байх нэ. За ингээд учир шалтгаан болон мэдлэг гэх мэтлэн зүйлс гарч ирдэг байх нэ. За дараагийн нэг зүйл бол төлөвлөлт болон үйлдэл үйлчлэгч. За энийг бол биднес симуляцийн орчинд бол хийж үзээд байгаа. За энд бол одоогийн болсон саадыг барьж гарч үсэрч хариулж явах хэрэгтэй. Ингээ боосон За үүнийг яаж хэрэгжүүлдэг вэ гэхээр мэдээж симуляцийн орчинд дараах хөдөлгөөн гэсэн. За ингээд зөвхөн хөлтөөд за тэр болгоод саадаа явах тусам хүмүүс бол саадаа зогсох ч юм уу удаан хөдөлгөөний шийдлэх мэтлэн. Сурсан модель амьдрал дээрх хүмүүс амьдарч байгаа энэ орчинд оруулж ирэх За ингээд үсэх юм бол биднээс гүн сургалтаар бол энэ улаан хэсгийг бол хийж чадж байгаа буюу мэдлэгийг хөрвүүлж чадж байгаа. Reinforcement learning бол үйлдэлийг хүртэл гаргаж авах боломжийг биднээс олгож байгаа байх нэ. За ингээд үсэх юм бол биднээс сургалтыг бол дараах байдалтай авч үзэж болно. За энд бол action гэдэг зүйл байна. Observation гэж байна. Буюу new state буюу одоогийн төлөв байдал, шинэ төлөв байдал. За тэрэн дээрээс reward гэдэг зүйлсийг гаргаж авах нэ. За тэгвэл what cannot be modeled in this way буюу ямар зүйл яг ийм загварчлаар сурах боломжгүй вэ гэсэн асуулт байгаа хань. Мөн дараагийн асуулт нь болохоор ийм сургалтыг хэрхэн хөгжүүлэх вэ? Ямар чаленжууд байна вэ гэсэн санаанууд байгаа хнэ. За ингээд орчнуудын талаар болон акшны талаар бол үйлдэлүүдийн талаар бол дараах байдалтай нэгтгэж дүгнэж хэлдэг байна. За fully observable буюу тухайн агент болон тоглогч бол тухайн тоглоомыг бүтнээр нь харах гэсэн үг байна. За тэрэн дээр болохоор шатар, за эсвэл покер гэх мэтлэн зүйлс байдаг. За тэрэн дээр бол биднээс орчноо хэр харж ямар өнцгөр хэр хэмжээгээр харж байна вэ гэдгээс нь хамааруулаад бүтэн болон хэсэгчилсэн гэсэн хоёр төрөл товаажлах нь. За нэг агент болон олон агент гэсэн бас хоёр төрөл бас байж болно гэсэн үг. За энэ маань болохоор олон агентууд бол хоорондоо бие биенийгөө мэдээлэл дамжуулаад хоорондоо хамтран ажиллах гэдэг зүйлийг нэмж өгнө гэсэн санаа. За мөн цаг хугацааны мэдээллийг оруулж ирснээр стратеги боловсруулах гэх мэтлэн зүйлсийг хийх боломжийг олгоно. За дараачих нь болохоор deterministic болон stochastic гэсэн хоёр зарчим байх нь. Deterministic нь болохоор cart ball гэдэг биднээс нэг хуруунд дээрээ үзэг тогтоох гэдэгтэй ажиллахан continuous буюу үргэлжлсэн цаг хугацааны байх нь. Нөгөөх нь болохоор тодорхой нэг 30 секунд юм уу 15 секундээр тасалдсан зүйлс буюу жишээ нь замын гэрлэн дохио гэх мэтлэн зүйлс байна гэсэн үг.
За дараагийнх нь болохоор статик болон динамик гэсэн хоёр зүйл ахна мөн адилхан тогтмол нөгөөх нь динамик болно байн ховсон өөрчлөгдөж идэг байна. Дараа нь бол discrete болон continuous гэсэн мөн хоёр төрөл байна гэсэн байна. За ингээ real world буюу бодит орчин маань бол биднээс бол яг stochastic болон partially observable гэх мэтлэн зүйлсийг биднээс хэрэгжүүлэхэд бол нэлийн хүндрэлтэй болж эхэлнэ гэсэн санаа байна. Боёо дэлхийг тэр чигээр нь харна гэдэг маань бол жоохон хүнд болоод эхэлнэ гэсэн байна. За ингээ симуляцийн орчинд тодорхой мэдлэг хоригдлуулсан сураад гараад ирсэн агент маань бол бодит орчинд орж ирэхдээ бол нэг ангалаас нөгөө ангалын үзүүрээс нөгөө ангалын үзүүрлэг үсэрж байгаа мэт үйлдэлийг хийж байна гэсэн санаа илэрхийлж байна. За энэ дээр бол биднээс бол мэдээж симуляцийг сайжруулснаар нэг ангалынхаа нэг хавцлыг бол арай ойртуулах гэх мэтлэн зүйлсийг хийж өгч болно гэсэн байна. За дараагийн нэг зүйл бол маш их хэмжээний сургалт болон дата хэрэгтэй болно. Мөн орчин том болох хэрэгтэй болно. Энэ үед за тийм учраас ерөнхийдөө мета гэх мэтлэн том компаниуд бол хүмүүсийг симуляцийн орчинд оруулаад за тэгээд үйл хөдлөл гэх мэтлэн зүйлсийг behavior буюу зан аршингуудыг бол цуглуулах, өгөгдөл цуглуулах иймэрхүү ажлууд бол хийгцээр яваа гэсэн байна. За ингээ real world буюу бодит орчин дээр бол дараах чаленжууд бол буюу уралдаанууд бол үргэлжилж явсаар байгаа хэрнэ. Бодит орчны мэдээлэл цуглуулах. За дараачих нь болохоор бодит орчинтой юм шиг симуляц хийх. За тэрний дараа transfer learning хийх гэсэн байна. За ингээ reinforcement learning-ийн агентууд бол дараах төрөлтэй утгуудыг авч суралцах болно. За ингээд сургалтыг бол биднес шууд болон шууд бус сургалт гэж нэрлэж байгаа. За тэрэн дээр болохоор биднес шууд гэдэг маань болохоор бодит орчин дээр шууд роботыг оруулж ирээд тэрэн дээрээ сургалт хийх гэх мэт шууд сургалт явах боломжийг бүрдүүлж өгнө гэсэн үг байна. Шууд бус гэдэг маань болохоор тодорхой нэг дата сет бэлдэж байгаад жишээ нь Q table ч юм уу тодорхой нэг table бэлдэж байгаад хэрвээ ийм байх юм бол reward нь ийм observation дээр reward нь 5 байна ч юм уу гэд өгөхийг хэлж байгаа байна. За policy буюу бодлогууд бол мэдээж бодогдно. За бодлогууд бол маш олон төрлүүд байгаа. Тэндээс бол яг энэ бодлогоор бол энэ агентыг сургана гэсэн тогтсон шийдэл бол одоогоор гарч ирэх байгаа байна. За дараа нь болохоор policy тэрний дараа value function буюу биднээс нөгөө хэлээд байгаа reward буюу аль нь зөв юм аль нь буруу хэр зөв байгаа хэр буруу байгаа гэдгийг биднээс зааж өгдөг байна. За модель буюу биднээс нэрлээд байгаа агент гэсэн үг байна. За агент нь бол биднээс орчинд ямар үйлдэл гаргахын гэдгийг зааж өгдөг хэлж өгдөг зүйл байна. За ингээд S гэсэн төлөвдөр A гэдэг акшн аваад R1 гэсэн reward-ыг дараагийн төлөвт авна гэсэн үг. За тэгэнгүүт S0 төлөв маань S1 гэсэн шинэ төлөв болоод A1 гэсэн шинэ төлөв акшн шинэ төлөв дээр гарч ирээд тэр A1 гэсэн шинэ төлөв дээр R2 гэсэн reward-ыг авна. Гэх мэтлэн reinforcement learning буюу хүчжүүлсэн сургалт маань эдгээр утгууд дээр явдаг байна. За ингээ future reward гэдэг бол биднээсийн ирээдүйн буюу ирээдүйд гарч ирж байгаа тэр reward-уудыг бол нийлүүлж тавьж байгааг хэлж байгаа. Тэрэн дээр бол мөн discount factor гэдэг зүйлийг оруулж ирэхтэй бол. Энэ маань яадаг вэ гэхээр биднээс хайлтын функцүүдийг бол мэдж байгаа хайлтын алгоритмуудыг за жишээ нь greedy search-ийн алгоритм бол хамгийн их reward-тай замууд руу ороо яваад байдаг. За тэр бол биднээс нөгөө талаас бол нэг цэг дээр очиж гацах гих мэтлэн дутагдaltaй талуудыг үзүүлдэг учраас энэ арга маань болохоор дискаунт тавьснаар бол арилгах боломжтой байх нэ. За ингээ сайн стратеги боловсруулах нь бол ерөөдөө мэдээж хийж чадж байгаа зүйл дээр нь бага оноо өгөх юм бол дараагийн үед шинэ зүйлийг эрэлхийлэх юмаа гэсэн зарчим дээр тулгуурлана гэсэн байна. За ингээд робот өрөөнд байгаа тоглоомн дээр энэ тайлбарлсан байгаа.
За ингээ reward авах юм бол 0 хасах 0.4 reward-ыг биднээс алхам бүр дээр авна гэд буюу алхах болгондоо шийтгэл авна гэд. За тэгээд нэмэх нэг reward дээр очно гэх юм бол хамгийн бага замын бодлого бол дараах байдалтай гарч ирэх боломжтой байна. За reward-ыг бол дахиад ихсгэж багасгаад гэх юм бол дараах байдалтай сурах боломжийг биднээс олгож өгч болно гэсэн үг. За ингээд биднээс table гарч ирнэ гэсэн move up гэдэг бол 80%-тай, left авах юм бол 10%-тай, right авах юм бол 10%-тай магадлалууд гарч ирж байна гэсэн үг. За. За ингээд үзэх юм бол хэрвээ 0.4-ээр авах юм бол биднээс яаралтгүйгээр буюу орчноо баруун слайдын баруун талд байгаа орчноо бүрэн ирэл хайгуул хийж дуусныхаа дараа хамгийн өндөр rewardтай цэг дээр очиж болж байна. Эсвэл бол дараагийнх нь 0.1 гिचх юм бол арай хурдан очих боломжийг биднээс өгнө гэсэн үг. За дараагийн нэг шийдэл бол хамгийн урт замаар явах боломжийг бол дараах байдалтай биднээс буюу энд бол reward дээр очихгүй ингээд хамгийн их шийтгэл авна гэсэн төлөв байдал биднээс харагдаж байна гэсэн үг. За. За ингээд энэ хоёр бичлэг маань бол зогсож энд бол баруун талд бол greedy algorithm дээр очиод энэ цаг маань зөвхөн оноогоо цуглуулад зогсчдөг нэг төлөв дээр очиод зогсдог байгаа. Энэ бол биднээсийн discount factor-ыг бол энд тайлбарлаж өгсөн байна. За ингээд энэ л юм бол агентууд бол дараа байдлаар биднээс safety буюу аюулгүй байдлаар За ингээ картбол гэдэг тоглоом маань бол дараах байдалтай биднээс харагдаж байна. За энд бол унгаахгүй байх гэсэн зорилготой энийг хэдүүлээ бол лаборатори дээр бол туршиж үзэх байгаа. За зорилго бол ерөнхийдөө бол баланслаад буюу энд энэ пол буюу энэ шонг бол дээш нь тогтоож барих хэвээр. State нь болохоор полын буюу энэ шонгийн өнцөг, за өнцөг хурд болон за тэгээд карт гэдэг энэ доор нэгээ юу байгаа дугуйтай тэрэг байгаа тэрний байрлал болон хэвтэй хурд гэсэн зүйлс байгаа. За action бол хэвтэй чигийн хөдөлгөөн байх нэ. За ингээ reward нь болохоор алхам болгонд бол нэг оноо аавна гэсэн хэрвээ шон дээшээ харж авах юм бол алхам болгон дээр нэг оноо авна гэсэн байна. За дараагийнх нь бол Doom гих мэтлэн тоглоомууд байгаа. Энэ дээр бол биднээс deep reinforcement learning гэдэг зүйлийг хэрэгжүүлэх шаардлагатай болно гэсэн үг. Жишээ нь бол биднээс энэ point буюу улаан цэг байгаа. Тэр улаан цэгийг бол эсрэг талын дүрлүү чиглүүлж агаад за тэгээд action болох буудах гэдэг давчийг дарах нэ гэсэн үг. За ингээд reinforcement learning-ийн дараах 3 төрөл байх нь. Тэр тэдгээр 3 төрлийг бол дараагийн хэсгээрээ ярилцах болно. За анхаарал тавьсанд баярлалаа.